Сайн байцгаана уу, 1-р ангийн математик. Өнөөдрийн хичээлийн сэдэв маань хэдээр олон бэ, хэдээр цөөн бэ гэсэн хичээл байна. За, өгүүлбэртэй бодлогод маань олон буюу их гэсэн байвал хооронд нь нэмэх үйлдэлээр бодох нь байна. Харин цөөн буюу бага гэсэн байвал хооронд нь хасах үйлдэлээр бодох нь байна. За, жишээ болгоод энэ өгүүлбэртэй бодлогыг бодцгоё. Маралд 12 үзэг, түүнээс 5-аар олон харандаа байв. Маралд хэдэн харандаа байсан бэ? За, энэ өгүүлбэртэй бодлогын зурлал маань энд байж байна. Үзэг 12, харандааны маань тоо мэдэгдэхгүй учраас 5-аар олон гэж тэмдэглэсэн байна. За, олон гэсэн учраас мэдээж нэмэх үйлдэлээр бодох нь байна. 12 дээр 5-ыг нэмээд 17 харандаа гэдэг одоо харандааны маань тоо мэдэгдэж эхэлж байна. За, хоёр дахь өгүүлбэртэй бодлого маань торонд 8 алим, түүнээс 4-өөр их лир байв. Торонд хэдэн лир байсан бэ? За, энэ өгүүлбэртэй бодлогын маань зурлал нь энд байж байна. Алим 8, лирийн маань тоо мэдэгдэхгүй учраас 4-өөр их гэж бичсэн байна. За, их гэсэн учраас мэдээж бас нэмэх тэмдэг буюу нэмэх үйлдэлээр бодох нь. За, 8 дээр 4-ийг нэмээд 12 лир. За, 3 дахь өгүүлбэртэй бодлого маань Батад 14 ном, түүнээс 5-аар цөөн дэвтэр байв. Хэдэн дэвтэр байсан бэ? За, энэ өгүүлбэртэй бодлогын зураглал маань ном 14 байсан. Дэвтрийн маань тоо мэдэгдэхгүй учраас 5-аар цөөн гэж тэмдэглэсэн байна. Цөөн гэсэн учраас мөн хасах үйлдэлээр бодох нь байна. 14-өөс 5-ыг хасаад 9 дэвтэр гэж дэвтрийн маань тоо ингээд олчих нь байна. За, Сарнаад 13 ловн, түүнээс 7-оор бага төмөс байв. Сарнаад хэдэн төмөс байсан бэ? За, энэ өгүүлбэртэй бодлогын маань зураглал нь энд байж байна. Ловн 13, төмөсний маань тоо мэдэгдэхгүй байгаа учраас 7-оор бага гэж тэмдэглэсэн байна. За, бага гэх юм бол мэдээж хооронд нь хасах үйлдэлээр бодох нэ. 13-аас 7-ыг хасаад 6 гэх төмөсний маань тоо мэдэгдэж байна. За, өнөөдрийн үтсэн хичээлийн маань даалгавар энд байж байна. За, 4 өгүүлбэртэй бодлого байгаа. Дэвтэртээ дөрвөлнгийн сайтар уншаад зураглалын сайн хийгээд яг ямар үйлдэлээр бодох нь гэдгийг сайн ажиглаад даалгавраа хийгээрэй.